За өгсөн сангийн үргэлжил хэсэг эхэлж байна. Урдлын хичээлээр бид нэр A хэсгийг үтсэн бол одоо B хэсэг буюу suffix тухайн үгийн дагавраар тухайн үгийн утгыг гаргах гэсэн хэсэг орж ирж байна. За энийг дотор нь ерөнхийдөө ер нь маш олон дагаврууд байдаг л та. Янз янзын үгийн аймаг үүсгдэг тийм ээ. Нэр үг, тэмдэг нэр, үйл үг, дайвар үг, хүйс заасан гэх мэтлэнгээр тэгвэл энэ дэр тэднээс эхний 2, 3-ыг нь ерөөд авч жишээ болгож үзье. За тэмдэг нэр үүсгдэг дагаврууд маш олон байдгаас ерөөдөө 2-ыг авч үзье. За Y, AL гэсэн 2 тэмдэг нэр үүсгдэг тийм ээ. За жишээлх юм бол wind та бүхэн мэднэ салхи гэдэг үг. Одоо тэгвэл wind дээр Y залгаснаар тэмдэг нэр үүсээд салхирхаг гэсэн утгатай болно. Салхитай, салхирах гэсэн утгатай үг болж байгаа. Яг бүр тэмдэг нэр болж байгаа болохоос биш үгийн утгыг бол тэр чигээр нь өөрчлөхгүй байна тийм ээ. За дараачих нь rain бороо гэсэн үг. Rainy гэд тэмдэг нэр үүсэж байгаа. Бороотой гэсэн утгатай болж байна тийм үү. За та бүхэн харж байгаа Y залгахаар ер нь нэр үгээс тэмдэг нэр үүсдэг ихвчлээ их тохиолдолд. За үйл үгээс бас үүсдэг тохиолдлууд байдаг тийм ээ. Үйл үг болдог тохиолдлууд бас байгаа. За дараачих нь tropic халуун орн гэсэн нэр үг байна. Tropic. Тэгвэл энэ AL залгаснаар халуун орны гэд илүү хамаатуулаад өгч байна. Tropical. За дараачих нь economic. За маань эдийн засгийн гэсэн үг. За тэгвэл AL залгаснаар economical болно. Өөрөөр хэлэх юм бол илүү тийм арвч хямгч эдийн засгийн хэмнэлттэй гэсэн утгатай болдог тийм economical. За дараа нь харъя. Эднэр бол тэмдэг нэр үүсгдэг дагаврууд байхад дараа нь үйл үг үүсгдэг дагаврууд явж байгаа. За хамгийн түгээмэл хэрэглэгддэг 4 үйл үгийн дагаврыг энэ дээр бичсэн байна. AT8, EFI, eyes, EN гэсэн тийм ээ. За харъя. Энэ дээр за ингэж орж ирсэн байна. За одоо тэгэхээр эднэрийг бас дахиад сайн цээжлэх хэрэгтэй гэсэн үг. Энийг сайн цээжлчихэд энэ маань үйл үг байна гэж таних гэсэн үг тийм үү? За decorate. Та бүхэн мэдж байгаа энэ бол чимэглэх гэсэн үйл үг байна тийм ээ. За дараач нь classify. Ангилах гэсэн үйл үг байна. Memorize. Цээжлэх гэсэн үйл үг. За энэ дээр bright. Bright дангаараа бол тэмдэг нэр. Тэгвэл EN залгахаараа үйл үг үүсдэг гэсэн үг. Brighten. Bright бол гэрэл гэгээ гэсэн утгатай байхад brighten гэхээр гэрэлтүүлэх гэсэн утгатай үйл үг болдог. За энэ дөрвөөс гадна маш олон үйл үг үүсгдэг дагаврууд байдаг. Тэр бүхнийг та бүхэн сайн харж цээжлэх хэрэгтэй. За дээрэс нь тэмдэг нэр үүсгдэг дагавар ер нь тэмдэг нэр үүсгээд үйл үг үүсгээд болчтой юм хөр бас үгүй. Дагаврууд бол ерөнхийдөө янз янзын зорилгоор хэрэглэгддэг. За жишээлх юм бол энэ дээр gender буюу хүйс үүсгдэг англи дагавар байдаг. За тэрний нэг жишээг нь авчлаа. ESS буюу S. Энэ бол хүйс заах. За энэ хүйс заахтаа ямар хүйс заах вэ? Female буюу эм хүйсийг заадаг, тийм ээ. За жишээлх юм бол харъя энэ дээр line. За line гэдэг бол та бүхэн мэдж байгаа арслан гэсэн үг. Ард талд нь ES буюу line-с болохоор эм арслан буюу эрслэн гэж нэрлэдэг тийм үү? Эрслэн. Эрслэн буюу эм арслан болно гэсэн үг. За дараач нь host. Hostess. За host бол гэрийн эзэн эр хүн гэсэн үг. Host гэхээр гэрийн эзэгтэй эхнэр хүн болох нь байна тийм ээ. За өөр жишээнд маш зөндөө олон байдаг. Жишээлх юм бол actor, actress, waiter, waiters, prince, princess гэх мэтлэнгээр зөндөө олон энэ ялангуяа эм хүйсийг заасан үгнүүд байдаг. Тэгэхээр ESS-ийг бас харалтаа авч цээжлээрэй. За ингээд өнөөдрийн ерөнхийдөө үгийн бүтцээр нь үгийн байгууламжаар нь таадаг хэсгийн хичээл ингээд өндөрлөлөө. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баярлалаа.